Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлцээ хэлээ. Албан ёсны хэлцээний үеэр Монгол Исландын уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагаа 50 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцэл, ардчлал, хүний эрх, хууль дээдлэг ёс зэрэг нийтлэг үнд зүйлс тулгуурлан хөгжиж байгааг талууд онцолж, сэргээгдэх хүчин хүч, ногоон технологи, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Талууд дээд өндөр түвшний яриа хэлцээ нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагаагаа урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглээд цааш энэхүү давтамжийг хадгалж өндөр түвшний хариу айлчлал хэрэгжүүлэхээр санал нэгджээ. Исланд улсын гадаад хэргийн сайд Монгол улсад ойрын хугацаанд айлчлал хийхээ нотлолоо. Гадаад харилцааны сайд Исланд улсад хийж байгаа албан ёсны айлчлагын хүрээнд тус улсын ерөнхийлөгчөд бараалхлаа. Бараалхалтын үеэр гадаад харилцааны сайд Баццэг Монгол улсын ерөнхийлөгч Хөрөлсөхийн мэндчилгээг уламжилж Монгол улсад төрийн айлчлал хийхийг уриалав. Гадаад харилцааны сайд Исланд улсад хийж байгаа албан ёсны айлчлагын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хүний нөөцийн хөгжил, байгалийн баялагын доктортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөг олон улсын төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.